За сайн байцгаана уу? Та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргэе. Миний үеийн баталгаан баясгалан багчаагнараа та бүхэндээ өнөөдрийн дахин сэргийн хэлний 4 буюу эртний төвдийн залуучуудах нууц дасгал хэмээх номны цоошин хувилбарыг хэрхэн хийх талаар заавар зөвлөгөө болгож энэхүү бичлэгийг хийж байгаа юм байна. Энэхүү ном шинээр гарахдаа хуучин бидний мэдих 5 хувилбар дээрээ 6-7 дугаар хэмээх дасгалууд нэмэгдсэн бөгөөд эхний 5 дасгалаа илүү нарийнаар хийх тийм заавар нэмэгдсэн байна. Зөв хийж сурснараа орчууд өчүүгээр ойлголцох, өвчнөд ажиллахгүй болох, юунд ажиллахгүй болох, дээрээс нь дээд эрчим хүчтэй холбогдох хэмжээтэй олон гайхамшигуудыг нээж өгөх тийм гайхалтай дасгал байна. Тэгэхээр та бүхэндээ хэрхэн хийх ёстой талаар нэг бүчлэн заавар зөвлөгөө болгож үзүүлье. Хуучин бидний мэдих сайн эхний 5 дасгалууд хэвээрээ байсан бөгөөд илүү нарийн бясалгалуутай болж нэмэгдсэн байна. За эхний дасгалыг хийх хэрхэн хийхээ гэдэг юм бол гараа айлах тэгшхэн барилтаагаар мөртөөгөө цацуулаад гарын алгыг доош харуулсан байдлаар тэгшхэн зогсно. Тэгээд толгойн баг зэрэг наад зүүн зогсоод байран дээрээ бослоод хэвлэхтэйгээр эргэлдэх ёстой. Тэгээд хуучин ном дээр байсан шиг хөдөлгөөнгүй нэг цэг ихөө төдрөх биш. Бүтэн биеэрээ гэж эргэлдэх ёстой байна. За та нэг хоёр эргэлдэх явцдаа 3, 5, 7, 9 гэх хэмжлэн цаашаастай ирэхдээ эргэлт гарах юм бол өөрийнхөө эрчим хүчийг нэмэх ёстой. Гэхдээ хурдтай эргэлдэж ийм гэхээр хаа муу эргэлдэж болохгүй айлах байран дээр эргэлдэх ёстой байна. Үүнийг анхаарал дасгал тус бүрээ 3 удаа хийх. За нэгдүгээр дасгалыг бол 3 удаа хийх юм болчлоо. Дасгалын 2 дугаар хэсэг рүү орно. Тэгээд дасгал тус бүрийн хооронд өмнөх номдэр байсан шиг гараа ташаандаа аваад мэдээ анаад прана асуудлыг буюу энэ чакра асуудлыг өндөрхийн тулд ингэж амьсгалж зогсож бас болно. Шууд дасгалаа өөрчлөлтөө хийсэн ч болно. Тэгэхээр 2 дугаар дасгал руу орцгоо. 2 дугаар дасгал дээр яах вэ гэхээр та хөдөлж игээд 90 г настай ингэж тайм суучих юм. За сууснараа дараа айлах зүү амьсгалаа хөвлийгээрээ 3-5 хөвлийгээрээ амьсгалаад 3-5 удаа үнцгийн 50 амьсгалж нэгдүгээр дасгалаас бус бүх дасгалын үе нүд анастай байвал илүү төвлөрөхөд амар байдаг юм. За ингээд 50 амьсгалах явцдаа зөвхөн өөрийн амьсгалын эрхтэн болон уур шиг энэ амар хамраар урж байгаа амьсгалаа агаараа мэдэрхий чиглэлтэй төвлөрөх ёстой. За ингэж мэдэрч чадсан бол цаашаа өөрчлөлтөө газар дээр хийхдээ. За дахиад та 2-3 удаа 50 амьсгалах ёстой. Энэ удаа мэдээж цээж орцохгүйгээр зөвхөн хэвлэлийн хэсгээр амьсгалах ёстой. За ингээд нүдэн анастайгаар 2-3 амьсгалаад амьсгалаа мэдрээд өөртөө төвлөрч чадсан бол цаашдаа өөртөө бэлтгэл маягтай байх хэрэгтэй. Энэ үедээ яах ёстой вэ гэхээр амьсгал авах хэвцээ наран сүлжээ орчим, 3 дугаар үеийн орчим нэрийг цуглаад гарах явцад бүх үеэр жиг тарж ирэх зүйлсөөр 2-3 удаа амьсгах хэрэгтэй. За авах хэвцээ энэ хавийг нэрийг түүж хийгээд гарах явцад бүх үеэр жиг тарж ирэх зүйлсөөр 2-3 удаа амьсгах. За ингээд амьсгалсны дараагаас наран сүлжээ орчин буюу энэ хавцаа сэнчний төгсгөлөөс хүүсний дээдээс хүртэл энэ хавь нэрээр дүүж байгаа нэгдэн ингэж мэдээлэл зэрлэгээ дараа дахиад нэг нэмэлт бэлтгэл хийх хэрэгтэй. Энэ юу гэхээр наран сүлжээгээр төгссөн чиглэлээр амьсгал авах хавцад хөдийн уднаас зулаа энергийн урсгал гүйж ирэх хэрэгтэй. За тэгээд амьсгалаа буцаад гарах хавцад зулаагаас буцаад хөдийн уд руу ингээд авч ирэх эсвэл 4-5 удаа амьсгах хэрэгтэй. Энэ явцдаа наран сүлжээ орчиндөө төвлөрсөн хэвээрээ байна. Өөрөөр хэлбэл наран сүлжээ орчинд төвлөрсөн ч гэсэн өөрийн биеийн хойгоор тууцсан урсгал гүйж ирэх эсвэл 4-5 удаа амьсгах хэрэгтэй. За энэ хүү дасгалын 1-р хэсгийг бясалгалаар миний бие маань энэ дасгал хийхэд бүрэн бэлтгэгдэж сэрэг энерги дүүрж өгдөг. За дасгалын 1-р хэсэг буюу бясалгалыг бүрэн хийгээд сурсан бол дараагийн
дасгалын 2 дугаар хэсэг буюу махны дасгалын физик биеийн дасгалын хэсэг байна. За тэгэхээр нүдэн амьд тагаад ажил авах хэвээр одоо зулаан айлдах дээш нь чиглүүлж өгöd мөрөө салах гэсэн. Шалгаж салахгүй гол нуруу хэсгээр хотоож болно. Тэгээд гараа айлдах шаландаж хаад за ингэж амьсгалаад үргэлжлүүлэх явцдаа нас үжийн орчимдод өгөөд хөдөө өрөх хэрэгтэй. За одоо энэ хавцсан та тогчод ингээд хэдэн секунд байж болно. Олон хугацаагаар 50 жиг буулгах хэрэгтэй. За тэгээд буулгасан бол 30 секундээс 1 минут орчим бол амарч болно. Эсвэл үргэлжлүүлээ тасралтгүй хийсэн ч болно. Гол нь энэ дасгалын гол зорилго юу гэхээр биеийн тэр тасралтгүй ийшээ одоо урсдаг тэр урсцыг зогсоод та үргэлжлүүлэх гэдэг. Тэгээд нас үжийн орчмыг энергиээр сэргээх гэж байна. Дээрээс нь бясалгахдаа энэ дэвсгэрээ орчны ертөнц бүгд хязгаарлагдаад энэ өөрөө чинь дэвсгэж одоо хэвтэлгөө дэвсгэр нь бүгд тэр чигээрээ орчны ертөнцөд төсөөлж өөрөө үгүйн төвлөрч хийх хэрэгтэй байна. За одоо тэгэхээр хаалаа нас үжийн төвлөрлөө хөдөө өргөлөө. За нас үжийн энергээр хөдөө өргөх. За ингэж төгжиж хэсэг бариад татаад болоо. За ингэ дасгалын аль хэсгийг 3, 5, 7, 9 гэх хэмжээгээр сондоо тоотоогоор аль тоотоогоор хийх ёстой бөгөөд энэ удаа зөвхөн одоо та бүхэн хийх заавар үзүүлж байгаа учраас тус бүгийг 3 удаа хийж үзэх. За одоо ингэ 2 дахь цогцыг хийж болсон бол дасгалын 3 дахь хэсэг рүү орно. 3 дахь дасгал болохгүй та өдөрдөөс суустай. Өдөрдөөс суугаад өдөр Монголч яа. За тэгээд өдөрдөөс суугаад за тэгээд өнөө хоол болж зайтай үзвэл анх сууж байгаа юм бол чадахгүй зүрх гэсэн аль хэм ууршааж хэлсэн байдалтай сууж өгöd нурууч амдаас автоод байна. За хамгийн бол энэ хүн байдалтай сууж байна. За тэгээд ингэ суугаад өмнөх хуучин номон дээр бол одоо босоод ийм босон маягаар хийдэг гэсэн бол одоо ямар босон бэ гэхээр өндөрөө суудаг. Энэ их сүртэй бөгөөд дээрээс нь бясалгал нэмэгдсэн байна. Ямар бясалгал нэмэгдсэн бэ гэхээр за ихтэй та ингэ гараа унжуулсан байж байгаа. Өдөө анаад 50-20-оос 3 амьсгал. За одоо тэр та гараа том дээрээ аваад хог аль хоош нь ихт чиглүүлээд ийм байрлалаар 20-оос 3 амьсгал хэрэгтэй. Өдөө анаад за одоо дараа хэсэг буюу бэлтгэлийн хэсэг гэдэг амьсгалын явцад чинь дулаан авийн энергийг одоо дүүрж байна төсөөлөд 20-оос 3 амьсгал хэрэгтэй. За ингээд дулаан авийн энергийг дүүрээд одоо сэрж байгаа нэг юм. Үүний дараа амьсгал аваад гарахдаа одоо иймээ эрүүгээ юмдээ шахчих гэсэн. За энэ явцад зулаан цугларсан тэр энерги нь одоо энэ зулаагаар дамжуулаад ийшээ орж байгаа мэдэх хэрэгтэй бөгөөд амьсгалаа аваад өргөлүүлэн тосгоор гэдгийг өргөлүүлж оруулаад далаараа сайн хавчиж өгöd гараа сайн нийлүүлээд тэгээ нуруугаараа хотоогоод цэж айлах огшилгүй байж байна. За дасгалын үндсэн хэсэг буюу энэ хэсэг дээр зулаан бүх энергийг нуруу буюу арга хэсгээр дамжуулж ороод бүхнээр таажин гэдэг төсөөлөх хэрэгтэй. За ингэ буцааж гарлаа. За дахиад энэ хэсгийг ороод за босоо сайн хийчихлээ. За тэгээд далаад гэсэн нэрээр за тэгээд сайн хийгээд асфальт өгчих хэрэгтэй. Энэ үйл явцад бүх биеэр бодлын энергийг харж байгаа юм гэж байна. Энэ төсөлд зүү гэж хэлсэн байна. За одоо энэ хоолой 2 удаа хийлээ. Энэхүү дасгалыг сайн судах юм бол бидний бодол мөрөөдөл зорилго билэг тийм шийдэлтэй дасгал бөгөөд энэ бидний бодлын энергийг зөвхөн энэ нуруу бүлтгүү бүх бие жиг тааж өгдөгөөр үзүүлдэг. За тэгээд анхаарах ёстой зүйл юу гэхээр энэ цээж хэсгээр ингэж хоошоо уушаа гэж болохгүй аль зүү байх юм бол нурууч нь сайн хотоосон бөгөөд холгооны хэсэг гарын хэсэг хөдөлгөөтэй бус хэсгүүд бол маш сайн зүү их юм бол хөдөлгөөн багтаа байдаг нэ. За цаашгаа дасгалын 4-р дасгал руу орцгоё. За 4-р дасгал нь тэгээд та эргээд ингэж
хажууд авсан юм. Тэгээд дөрөвдүгээр дасгалын 2-3 дугаар дасгалыг бодвол арай илүү бэлтгэл багтай. Зөвхөн нар сүлжээ орчинд төлөвлөлт дасгал. За тэгээд та ингэж үдээ ансан байж байгаа жиг дамжуулаад нар сүлжээнд төлөвлөлт нар сүлжээ эсрэг. За нар сүлжээс гэрээс нь амжилтаа аваад гарахдаа хэмнээ шахаж байна. Амжилт авах хэвчтэй хоороо гэдэг биш. Хөлөө жоо бодчих гэсэн. Чи хоёрын жиг тэгээд үнэндээ унсан ирээ. Тэгээд одоо хоошоо амжилт авамгаа гэдэг болгоороо гэдэг. Хол хэсгээр отоож өгч байна. За тэгээд нар сүлжээндээ төлрөө өөрөөр аль хоцсон амжилт авамгаа. Бас. Тэгээд дасгалын оргил хэсгийн энэ хэсэг бөгөөд энэ бүх нэрийг өөрийн эрэг олгох тийм үйлчлэлтэй удаад маш их энерги урсгал дээрээс орж ирдэг байна. Дээрээс нь бас сайн гэлдэж явах хэрэгтэй. Амжилт гаргалаа. Уцаад анхныхаа байдлаар аваад хөлөж ирэх. Ийм мэдчтэй ингээд тасрахгүйгээр одоо 3 удаа гэсэн. Үдээ амьдсан байж байгаа. Унаглаа эндээ бүтгэс амглаа. Амжилт авлаа хөлөж. За одоо болохоор доо үдгээд нуруугаас автож өглөө. Тэгээд нар сүлжээнд төлөвлөө. За тэгээд хэрвээ энэ тасрахыг сайн сурсан бол тасралтгүйгээр маш хурдтайгаар энерги урсгалыг өндрөө хийх боломжтой байна. За хоёр. Дөрөвдүгээр дасгалыг энерги шүршүүлж хэрэгтэй. За та ингээд нар сүлжээнд төлөвлөрөөд ингэж өрөх явцад бүх биеийн хасах энергиуд эрэг өвчс нэрдэх бөгөөд маш их энерги одоо урсгал дотор орж цэвэрлэгддэг охин. За ингээд өгчлүүдэд 3 удаа хийж төллөө. Одоо өмнө эсвэлэн 5, 7, 9 гэх мэт бүх дасгалыг ижил тоодогоор одоо татварчууд нэгээд явах боломжтой байна. За одоо 5 дугаар дасгал байна. 5 дугаар дасгал дээр та төлөв авч ирэх гэсэн. Хөлөө бодлоод өгөх. За тэгээд дасгалын ихний байдал болох тэр ийм байлаа. Гарч айлах юм нэг гадтай. Ашиг. Бие хаачвал. За тэгээд ийм байдлаас амжилт авч байгаа бүсгийн хэсгээр газраас хөндөр өгч. За тэгээд дараа амжилт аваад гаргаад гэдгийг хэвчээ. За ингээд дасгалыг зөв хөтлөж авах юм. Биеийн хүчний төв буюу хүнгийн төвийн бүсгийн хэсэг өснөрөө гар хөл гулгах тэр стресс үүсдэг. За амжилт аваад гарлаа. За амжилт аваад. За аваад ингэж явах хэвчээ гараа айлах шулуу дээрээс энэ хөлний тавхад одоо газар шаланд хүрэх гэж одоо сунгаж За тэгээд авлаа буцаа гарлаа. За энэхүү дасгалыг хийснээр бидний биеийн утсан эсвэл бүх сэргийг дээрээс нь 5 дугаар дасгалыг болон 6 дугаар дасгалыг хийж сурснаар энерги сэргснээрээ одоо хоорондоо орчин хүчээр ойлгож дотоод одоо дуу хоолойгоос сэргэснээрээ одоо дэлхийн нийтээрээ тэг хүн хоёр сэрсэн хүн хоорондоо орчин хүчээр ойлгож боломжтой болчихсон байдаг. За ингэ 3 удаа хийсэн юм. Энэхүү дасгал дээр юг мэдрэх ёстой вэ гэхээр биеийн бүх энерги одоо урсгал нь одоо сайн уул болоод гарч байгаа жиг хуйлагдж байгаа юм гэж хэлчихвэл энэ дасгалыг зөв хийж хийх гэсэн байна. Одоо яг хамгийн гол дасгал болох 6 болон 7 дугаар дасгал. За 6 дугаар дасгалыг анхлан хийж сурж байгаа хүн одоо дасгалын хэсэг тийм нэмэлт хэсэг байдаг. Хэрвээ дасгалын эхний хэсэг буюу дасгалын хэсгийг сайн ингэж сурцсан бол заавал хийхгүйгээр үндсэн дасгал руу орж ирэх. За үндсэн дасгал бол та задаас гэж. Үндсэн дасгал бол ийм байралтаар хийдэг дасгал бөгөөд анхлан суралцж байгаа хүн бол бэлтгэл хийх хэрэгтэй. Ямар бэлтгэл хийх хэрэгтэй талаар нь та бүхэн заавал хэлж үзье. Та надад асуух.
За тэгээд аль болох тэгээд өвдгөө баатар нууж болно. Тэгээд ийм суурьтай суурьтай гэдэг зогсоод гараа унуулаад суурьтай зогсоод тэгээд гараа суурь тавьж болно. За суурьтай зогсоод тэгээд биеийн гол нуруу алмазын нуруу мэдрэх гэж хэлэх хэрэгтэй. За дээрээс нь юу төсөөлөх хэрэгтэй вэ гэхээр одоо энэ аль хэцхэн зогсоод дээрээс зулаагаас энэ ахаас сүүл хүртэл ийм чавц татгдсан байгаа төсөөлөх хэрэгтэй. За төсөөлөхдөө маш гүнзгийгээр амжилт хэрэгтэй бөгөөд 8 секунд гаргаад 8 секунд аваад маш гүн хийж амжилт хэрэгтэй. За энэ явцад ингээд энэ нурууга алмазын нуруу гол нуруу чангаж байгаа юм гэж байгаа. За гараа нэг шаардлагатай. Гэтэ ингээд мэдэрсэн болоод цааш нь үргэлжлүүлээд төсөөлөв. Төсөөлөхдөө юу төсөөлөх вэ гэхээр энэ зулаа орчны хэсгийг нутраад дээшээ тэнгэрлүү хязгааргүй чиглээд доошоо хас үдээс доошоо хязгааргүй чиглэлсэн юм урт баган болж юм төсөөлөх хэрэгтэй. За ингэж төсөөлөд хэдэн удаа амьсгалсныхаа дараа уцаагаад тэрхүү сунгасан хязгааргүй сунгасан баган маань жижигрээд маш бат бөх алмазын нуруу болоод бирүүгээ шингэж чинь гэсэн юм байна. Бирүүгээ шингээд анхныхаа хувьд орж ийн. Одоо зулаагаас ахаас сүүл хүртэл маш бат бөх татгдсан тийм алмазын нуруу одоо гаараа төсөөлөх хэрэгтэй. Дээрээс нь оюун санааны алмазын нуруу маш сайн чангаж сурснараа альва физик бит болон үйл үзэгдэх биетээс хамгаалагдах одоо тийм даваа шинж чанартай байна. Дээрээс нь энэ номон дээр бичигдэхдээ одоо тэр багш энэ одоо гаднаас сохид ирэхэд ямар ч тийм хадлага авахгүй, гэмтэл авахгүй байгаа бичигдсэн байдаг. За одоо эхний энэ бэлтгэлийн хэсгийг сайн хийсэн бол 2 дугаар хэсэг буюу яг үндсэн тасгургаа нь за нүдэн анаас тагаад энгийн байралтаас өдөлөө суух хэрэгтэй. Өдөлөө суулаа. За тэгээд баруудлын хөлийг мөртлөө. За тэгээд зөвлөж суух хэрэгтэй. Чигчийн уруу энэ хоёрын хоорондоо анхны суралцж байгаа хүн яг ийм байрлалаар сууж чадахгүй байсан гэсэн хамаагүй аль төхүүлээ сайн хийгээд авах хэрэгтэй. Тэгэхээр сая ингэж тасгалын үндсэн хэсэг бол алмазын нуруугаа мэдэрсэн чигээрээ ингэж чигтээ зарим сууж байгаа хүн. За одоо ингэж тэр чигтээ суусан бол ингэж амжилтаа гаргахаа үргэлжлүүл ингэж эднээс шахав. За тэгэхээр энэ явцад сая бэлтгэлээс ирээд учраас энэ алмазын нуруу чинь чангалагдж байгаа мэдрэх хэвээр. Одоо амжилт гаргахад энэ гэрлийн амиг бүх булчингууд чангаж байгаа хэвээр. Тэгэхээр энэ чангасан булчингаа чангасан чигээр нь дээшээ ялах хичээлүүдээр татах хэвээр. За ингээд чангалаад алмазын нуруу чангалсан чигээр хэдэн секунд байх хэвээр байна. Амжилтаа төвчээд. За одоо буцаагаад амжилтаа гаргана. Тэгээ энэ нуруу хэсгээр автахгүйгээр нэгэн хэсгээр. За тэгээд үүний дараа толгойг хэвчиж юм. За дахиад одоо нэг гэж тоолоод одоо 20 дахь дахиад нүдэн амжгаад амжилтаа гаргалаа. Хэвлийн хэсгийнхаа бүх булчингуудыг чангалаад чангасан чигээр нь дээш тавьчих хэрэгтэй. За тэгэх явцад энэ алмазын нуруу буюу нурууны хэсэг баг. Ямар нэг хөдөлгөөн авахгүй зөвхөн энэ толгой хэсэг хөдөлгөөн хэрэгтэй. За үүндээ үргэлжлүүлэн ингэ тасалдахгүй хийж болохгүй. Яагаад гэвэл энэ тасгалын гол зорилго бол алмазын нурууг чангалах зорилготой тасгал. Тэгэхээр чанартай гэхэд энэ бүх булчингаа чангалаад өөрийн алмазын нурууг бас бат бөх болж байгааг мэдрээд дээрээс нь одоо энэ бүх энерги энэ тасгалаар дамжуулаад тунгалгшиж цэвэрлэгддэг тийм үг байна. Одоо энерги бүх энерги ингэ цэвэрлэж өгдөг тийм утгатай юм байна. Өөрийн энерги буюу ауранд байгаа муу энерги, сөрөг энергиудыг бүгдийг алга болгоод юунд ч халтахгүй, өртөхгүй болох юм гайхалтай чадварыг өгдөг. Дээрээс нь таны тэр бүх чадрууд зэрэгснээрээ орчуулагчгүй ярилцах, бусдад ойлгох, дээрээс нь энерги сэргийгдэх юм чинь. Эрүүлжих, залуужих, юунд зажрахгүй бол өртөхгүй болох юм чинь. Одоо гайхамшигт өөртөө мэдэрч байна. За, ингээд эхний 6 тасгалыг бодвол бүгдийн 3, 5, 7, 9 гэх мэтчлэн адил тоодоо хийх хэрэгтэй байна. Сүүлийн 7 дахь тасгалыг бол одоо цор ганцуудаа хийх хэрэгтэй. Дээрээс нь 7, 3, 5, 7, 9 гэх мэтчлэн хамгийн дээд тоон 21 хүртэл
хийж болно. 21-ээс дээш бол одоо мэрэгжлийн багш юм уу хүн рүү байхгүйгээр одоо бие дааж хийх хэрэггүй. Дээрээс нь гэрээ нөхцөлд бол 9-оор хийн гэдэг бол хангалттай их тоо. 21 хэмжлэг хийх юм бол маш их энергийн одоо өсөлт гэх мэт тиймэрхүү зүйлс мэдэрч байгаа юм бол 21 хүртэл өсгөж болох нэ. За одоо хэрвээ та эхний 6 дасгалыг 3, 5, 7, 9 гэх мэтчлэн одоо 9 хүртэл доор 9 тоогоор маш сайн хийж сурсан бол энэ хамгийн гол төлхөр болох 7 дугаар дасгалыг хийж сурах хэрэгтэй. Энэ 7 дугаар дасгал нь бидний бүх биеийг дахин сэргээх, дээрэс нь одоо хамгийн дээд оршуудад хотуудаж өгөх, одоо бүх биеийг энерги сэргээх, дахин сэргээх энэ дасгалын хамгийн гол төлхөр дасгал байна нэ. Дээрэс нь нөгөө дасгалыг сурахын тулд өмнөх дасгалуудыг маш сайн сурах хэрэгтэй гэдгийг юу түрүү багах хэрэгтэй. Тэгээд хэрвээ эхний 6 дасгалыг маш сайн сурсан бол 7 дугаар дасгалыг хийхэд илүү хялбар болох болно. 7 дугаар дасгал дээр болохоор 7 дугаар дасгалын бүтцийн үед бол маш энгийн бөгөөд та ингээд үдэ ансан чигээрээ гараа суултаад энгийн зогсно. За ингэж энгийн жиг зогсохдоо өөрийгөө нарны гэрлийн усгалтаа зогсож байгаа мэдээ төсөөлөн одоо бодох хэрэгтэй. Хэрвээ эхний 6 дасгалыг маш сайн хийж сураад энерги чинь сэргсэн бол тодорхой хэмжээний энергийн усгал өөрийн чинь бидээр орж иж байгаа мэдрэх боломжтой байна. За тэгээд мэдэрсэн бол энэхүү тэр энергийн одоо усгал дээд хүчиндээ талархсан чин сэтгэлээс талархаж үг хэлэх хэрэгтэй байдаг. Ямархуу үг хийж явах талаар басны номон дээр тодорхой жишээ байгаа бөгөөд бид нэр өөрсдийн төлөв хэл дээрээ чин сэтгэлээсээ ямар нэгэн сүрэг одоо үг хэлэхгүйгээр чин сэтгэлээс талархсан утгаар хэлэх хэрэгтэй байна. Олон хүмүүсийн дэргэд хэлэх боломжгүй бол одоо бодлороо чин сэтгэлээсээ талархаж болно. За та ингэ гараад хэлэхэд одоо монголчууд ийм уулан дээр гараад хэлдэг хэрэгтэй юм. Танаа чин сэтгэлээсээ талархах хэрэгтэй. Одоо тэнгэрийн нийлмийн талархлаа одоо чин сэтгэлээс талархлаа дээд оршуудаар талархаж юм усан утгаараа хийж өгөх. За ингэж талархаж болсон болов амьсгалаа гаргаад залбирах маягтайгаар гараа удаах. Энэ явцад удаа цэцгийн маш сайн хэлсэн бол нуруу хөлцөн бөгөөд гар харин баа тэр уушаад гэсэн юм байна. Нүд амьстай бөгөөд амьсгалаа аваад гараа баа тэр дэсүлээ нүдний харалтай орчинд гарч ирэх хэрэгтэй. Энэ явцдаа амьсгалаа аваад төгчөөд эсийг ингэ зогсож байна. За ингэж төгрөө зогссон бол эсийг төгрөө зогссон дараа амьсгалаа гаргаад хоёр гаргын алдараа шагаан дээр үзсэн. За тэгээд бас хэсэг нэг зогсноо дараа амьсгалаа аваад дээшгээ гараа алдлаад чин сэтгэлээсээ дахиж талархах хэрэгтэй. Энэ удаад бол заавал үгээр байх албагүй бодол санаагаараа хандлагаараа ингэ талархаж болно. За ингэж чин сэтгэлээсээ талархсны дараа гараа алдлах гэсэн байж болно. За тэгээд буцаагаар амьсгалаа гаргах хэрэгтэй. Тэгээд залбирах маягтайгаар удаав. Одоо жиг амьсгах хэрэгтэй. За жиг амьсгасан маягтайгаар дахиад гараад ийшээ сунгаад чин сэтгэлээсээ талархах хэрэгтэй. За ингэж явцад бүх биеийн эдис сэргээд одоо маш их энергийн усгал орж ирээд бүх бие чинь цэвэрлэгдэж байгаа нь мэдэх хэрэгтэй. Тэгээд чин сэтгэлээсээ талархах хэрэгтэй байна. За тэгээд одоо яг цогц маягаар үзүүлэх юм бол 7 дугаар дасгал нь яг ямар хуу дасгал вэ гэхээр за гараа ийм байдлаар аваад энерги усгалд зогсож байна гэсэн чин сэтгэлээсээ талархаж үг хэлж болно. Талархсныхаа дараа гараа авч залбирлаа. Амьсгалаа гаргаад залбирлаа. Аваад өднийхөө урд очиод бат зэрэг хараад амьсгалаа аваад төгжиж зогсон. За хэсэгхэн төгжиж зогссныхаа дараа буцаж нүдээ ханаад шагаандаа гараа өргөд. За дахиж дээшээгээ талархлаа. Гараа алдлаа талархлаа. За уталтаа залбирлаа. Жиг дамсгаллаа. Тэгээд жиг дамсгалын чигээр гараад ирэхэд маш их энерги усгал өөр дээрээс нь орж ирээд энерги сэргэж байгаа мэдрэх хэрэгтэй. Дээрээс нь энэхүү хамгийн гол энэ 7 дасгалын хамгийн гол төлөв нь энэхүү 7 дугаар дасгал бөгөөд энэхүү 7 дугаар дасгалын тэврийн нийлмээр тэр дээд оршуудыг холбооч өгдөг хүн
хүн болгон дахин сэрэх ёстой бөгөөд хүн болгон дахин төрөх ёстой. Энэхүү дасгалыг яагаад дахин сэргийж үлмээ гэж нэрлэсэн гол утга нь энэ дасгал байна. Одоотаагаараа бодож байна. Тэгэхээр эхний 6 дасгалыг гэрээ нөхцөл одоо тодорхой хэмжээнд буюу 9 удаа маш сайн хийж сурсны дараагаар энэхүү дордоор дасгалыг хийгээд одоо дээд усуудаа холбогдож маш их сэргэх, эрүүжин залууж энэхүү хязгааргүй боломжууд бидний гал нээлттэй байгаа байна. Та бүхэн маш сайн хичээгээд энэхүү дасгалыг сураасаа гэж хүсэж байна. Баярлалаа.